Турбо кино суугт эргээд тавтан морило бид энэ удаад тоглоомын түүх хөхөлтийн киног та бүхэн цувралаар ярьж өгөх гэж байна. Ингээд 1-р ангидаа анхаарлаа хандуулцгаая. Хүмүүсийн хажууд амьгүй мэт дүр эсэгдэг ухамсарт амьд тоглоомуудын баг өөрсдийн бяцхан эзэн Энди, дүү Молли болон тэдний ээж Дэвис нартай хамт шинэ байшин руу нүүхээр бэлтэж байлаа. Эндигийн төрсөн өдөр болох төгсөж байгаа учраас ээж нь түүнд зориулаад баяр зохион байгуулж байгаа юм байна. Эндигийн төрсөн өдрийн баяр өнөөдөр болохоор болчихж байгаа. Өөрчлөгдсөнийг нь мэдээд хид хідэн тоглоомнууд жишээлх юм бол биеийн хэсгүүдийг салгаж угсардаг төмсөн хүүхэлдэй буюу ноён төмсөн толгойд. Слинки нохоо баруун бүсийн Кобе Вудигийн туслах болох сандруу ногоон Тирнозавр ухаалаг ярддаг гахаа хадгаламж Хэм болон шаазан малчин охины хүүхэлдээ Вудигийн хайртай охин Биф нар Энди өөрсдийг нь орлох өөр шин тоглоом бэлгэнд авах үедээ гэж түгшиж эхэлдэг. Вуди бол татдаг уяатай Кобе хүүхэлдээ. Эндигийн хамгийн хайртай тоглоом бас тэдний удирдагч. Тэр татдаг уяатай учраас өөрөө дугарч ярьж чаддаг цорын ганц тоглоом. Вуди хамгийн түрүү Дэвисийн гэр бүл 7 хоногийн дараа шинэ байшин руу нүүх гэж байгаа учраас яг энэ үед нь төөрөхгүй тулд бүгдээрээ нүүх хамтрагчаа олохыг нь эхлээд сануулж хэлдэг. Харин дараа нь Эндигийн төрсөн өдрийн баяр өнөөдөр болж байгаа тухай мэдээг чухал биш мэд харагдуулахыг хичээдэг боловч тоглоомууд Эндигийн жинхэнэ төрсөн өдөр эх 7 хоног хүртэл болохгүйг мэдэж байсан учраас үүмэн самун үүсгдэг. Рекс хэн нэгэн Эндид өөр үлэг гөрвөл өгчих үедээ гэж санаа зовж бусад олон тоглоомууд ч эзжил зүйлд төгшдөг. Цонхны хажуу зогсож байсан гахаа хадгаламж Хэм зочид ирж байгааг зарласнаар тэдний яриа тасалдана. Тоглоомууд хүүхдүүдийн авчирж байгаа бэлгийг харахаар цонх руу яаран гүйлнэ. Том хайрцагнууд тэднийг илүү их сандрахдаг. Тайвшруулахын тулд Шериф Вуди хуванцар ногоон армийн цэргүүдийн том ангийн удирдагч Сарж болон түүний цэргүүдийг хүүхдийн дуу хураагаараар Эндигийн төрсөн өдрийн баярыг тандуулахаар явуулдаг. Эхэндээ бэлгүүд нь хоолны хайрцаг, орны цагаан хэрэглэл, байлдааны хөлөг онгоцны тоглоом зэрэг ер нь аюул занал хийлэлгүй тийм аятайхан бэлгнүүд бол ирж байгаа. Гэвч Энди сансрын хамгаалагч Баз Лайтер гэдэг сансрын хамгаалагчдын ертөнцийг хамгаалах ангийн тоглоомыг бэлгэнд авдаг. Түүний сонирхолтой шинж чанарууд нь Вудигийн Эндигийн хамгийн хайртай тоглоом байх байр суурьд нь нөлөөлж эхэлж байгаа. Шинэ тоглоом орон дээр Вудигийн байрыг эзэлсэн тэднийг маш ихээр урлуулна. Вуди хэнийг ч орлохгүй гэдгийг тэдэнд сануулдаг. Вуди Базыг тоглоом гэдгийг ойлгуулахыг хичээдэг боловч Баз өөрийгөө тоглоом гэдгийг юусоо ойлгодгүй. Харин өөрийгөө жинхэнэ сансрын хамгаалагч гэж боддог. Баз 12 дугаар сектор руу явах замдаа үлэн мэдэгдэх хайр гариг дээр осолдож хөлөг онгоц нэвдэрсэн гэж итгээд байгаа. Тоглоомууд Базын лазер, анивчдаг жижиг гэрэл, далавч зэрэг онцлогуудыг гайхан шагшсан. Баз өөрийгөө тоглоом гэж дуудуулах дургу. Вудиг түүнийг үнэхээр нисэж чадахгүй гэж хэлэхэд Баз орны толгуур мод руу авираад хязгааргүй уудам руу урагшаа гэж хашгиран доош шумдаг. Тэр эрзэнэ бөмбөгнөөс ойж уралдааны зам дээр бүтэн эргэлт хийгээд таацсан суйсан тоглоомын онгоцонд хэд хэдэн удаа эргэлдэн гацсны эцэст орон дээр цэвэрхэн буучдаг. Бусад тоглоомнууд Базтай найзлахыг хүсэж байх тэр үед нь Вуди баг зэрэг атаархаж Энди Базтай хамт унтаж эхлэхэд ёстой жинхнээсээ ганцаардаж эхэлдэг. Энди Базаар Вуди рүү буудуулж тоглоод Базын дуулаг болон далавчны карданы хулбарыг өмсдөг. Эндигийн өрөөндөх баруун бүсийн сэдвтэй постэр Баз Лайтерийн 2 постероор солигдож мэдээллийн самбар дээрх Вудигийн зургууд Базын зургаар бүрхдэг. Кобей загвартай орны бүтээлэг алга болоод оронд нь Базын дүрс нэртэй орны бүтээлэг болчдөг. Эцэст нь хамгийн доромжлогдсон зүйл юм шиг болж байгаа зүйл нь юу вэ гэхээр Энди Базыг хорондоо авч орж Вудиг бүрээстэй ачааны тэрэг хэлбэртэй тоглоомын хайрцагт нь үлдээчихдэг. Нүүхээс 2 хоногийн өмнө Эндигийн гэр бүл Pizza Planet рестораны орой хоолнд явахаар төлөвлөнө. Эндид нэг тоглоом авч явж болно гэж хэлдэг. Энди сансрын сэдвтэй Pizza Planet ресторан руу Базыг авч явахаар бэлтгэлээ. Эндид ойр хിവэр байхыг хүссэн Базад атаархсан хിവэр байгаа Вуди радио удирдлагатай машинаар Базыг ширээний аргаш унахыг уг нь оролцсон л да. Тэгсэн чин Эндигийн хийсэн үйлдэл нь гинжин урвал үүсгээд Базыг ширээний аргаш биш харин цонхоор гадагшаа унгаачлаа. Бусад тоглоомнууд нь Вудиг Базыг санаатаагаар гадагшаа унгаачлаа гэж үздэг. Баз алга болсон учраас Энди оронд нь Вудиг ресторан руу авч явахаар болдог. Гэсэн ч Баз машинд авирч суугаад тэднийг шатхуун түгээх станц дээр зогсох үед Вудитэй тулалддаг. Хоёр тоглоом зодтолдож байгаа санамсаргүй байдлаар машинаас ундаг. Харин машин тэднийг хүлээгээд явчлаа.
Вуди ресторан руу явах гэж байгаа машиныг олж хараад тэнд Эндитэй уулзахаар төлөвлөнө. Баазад энэ машин түүнийг төрлөх гариг руу хүргэж чадна гэж хэлж дагуулж явдаг. Тэд рестораны гадаа очиод урд хаалгаар нь нууцаар орохын тулд хаягдсан хоолны сав баглаа бодол дотор нуугддаг. Вуди Дэвис ихнийг шууд олж харна. Ресторанд ирмэгцээ Бааз сансрын хөлөг шиг хэлбэртэй автомат крантай тоглоомын машин руу орчдөг. Үүнийг нь Вудигийн амлсан гэрлүүнд хүргэх хөлөг онгоц гэд бодчихж байгаа юм. Дотор нь тэр машины гарыг өөрсдийн эзэн гэж шүтдэг дуугардаг харь гаригийн олон жижиг тоглоомуудыг олдог. Вуди Баазыг аврахаар араас нь тоглоомын машин руу орох үед тэр хоёрыг зугаацахын тулд тоглоом тамлаж устгах дуртай нөгөө манай хөрш Сид бариад авчдаг. Сид тэднийг гэртээ авчирнаа. 3 нүдтэй харь гаригийн тоглоомыг шууд өөрийн догшин нохоо Скудтай өгч нохоон түүнийг химлэж эхэлдэг. Сидийн гэрт нөгөө хоёр тоглоом Эндигийн нүүх өдрөөс өмнө зогтох олон оролдлого хийдэг. Сидийн бүтээсэн хар дарсан зүүч шиг холимог мангас тоглоомуудтай нүүр тулхан тэр. Тэнд нэг нүдтэй хүүхэлдэйн толгойтой төмөр конструктор Аалз, дотроос нь ногоо эрзэн гарч ирдэг хайрцагтай тоглоом, хөлтөө загсны дигэ болон бусад аимшигтай тоглоомнууд байдаг. Бааз тэднийг хүн эдэшнүүд гэж бодно. Дараагийн өглөөнөөс Сид Вудигээс бослогын бааз хаана байгааг асууна. Вудиг дуугүй байхад нь Сид томруулдаг шил ашиглан нарны гэрлийг Вудигийн хөмсөний хооронд яг барьж агаад тэндээс нь утаа гарч эхэлдэг. Сидийг ашгүй нэг жигнэмэг идэхээр дуудаг үед Вуди аврагдана. Бааз Вудиг Сидийн тамлыг тэсэж гарсныг нь маш их магтана. Бааз Лазара тэдэн дээр туршиж үзээд ажиллахгүй байхад нь их гайхна. Вуди Баазын карате зохилт хийдэг товчлуурыг дараад тэдний дундуур өнгөрөхийн тулд хоёр тишээ болсон олон тоглоомын дундуур явж гарна. Зочны өрөөнд зураг тасаалттай байлаа. Тэгсэн яг тэр үеэр Бааз өөртөө ижилхэн Баз Лайтрын тоглоомын сурталчилгааг олж хараад Вудигийн түүнийг тоглоом гэж хэлж байсан зүв байсныг гинт ухаардаг. Үнэнтэй нуур туулж чадахгүй Бааз цонхоор нисгийг оролдож өөрийгөө сансрын хамгаалагч хэвээр байгааг батлахыг хичээдэг боловч унаж нэг гараа хугалж салгачдаг. Бааз үннийг мэдээ сэтгэлээр унаж Вудигийн зогтох төлөвлөгөөнд оролцож чадахгүй болдог. Үүнээс болж Вуди Баазын салсан гараар таллаж Эндигийн өрөөнд байгаа бусад тоглоомуудын анхаарлыг татан явах гэсэн боловч гэвч бусад тоглоомнууд Баазад тохиолдсон зүйл Вудиг буруутгасан хэвээр байсан учраас түүнийг тэнд нь үлдээчихдэг. Сидийн мутант тоглоомууд Баазын арыг засаж өгөхөд Вуди тэднийг найрсаг гэдгийг нь нэгмэм ойлголоо. Баазыг хамтрахад хүргэж чадахгүй учраас Сидийг ирэхэд Баазыг үлдээж нуугдахаас өөр аргагүй боллоо. Сид Баазыг буужинд хүлээд дэлбэлэхээр яг төлөвлөж яхад аянга захилгаантай бороо орсноор хоошилж унтаад өгнө. Хажуу айлд Энди унтах цаг болж өөрийн хамгийн хайртай хоёр тоглоомоо алдсандаа гуниглаж байлаа. Ээж нь орж ирээд хаасаагүй хайсан ч зөвхөн малгайг нь олсноо хэлж түүнд өгдөг. Бас дараагийн өдөр буюу нүүхээс өмнө Вуди Бааз хоёрыг олно гэж түүнийг тайвшруулдаг. Вуди Баазад сансрыг хамгаалагч биш байсан ч Эндид авчирч чадах баяр баясгалангийн ачаар амьдрал ямар үнцэнтэй болохыг нь ойлгуулж Баазад урам зоригийг нь хэрэгүүлэн олж өгдөг. Вуди төлөвлөгөөгөө боловсруулж тоглоом бүрт үүрэг даалгавар өгнө. Вудиг Сидийн араас явахыг оролдохыг хараад унтлагын өрөөний хаалганы цаана архирч байсан Скуд нохоноос зайлсхийхийн тулд Даки болон Лекс нар халаалтын хоолоо руу ордог. Даки Лекс нар урд үүдний гэрлийг нь салгаж гараад гадаа хаалганы хонхыг нь тардаг. Хаалганы хонх дуурхайг нь сонсоод Вуди Сидийн өрөөнөөс түлхүүртээ явдаг Мэлхийг тавьчихдаг. Мэлхи Скуд нохооны доогуур шургаж коридороор хурдлан давхина. Скуд Мэлхийг хөөж доод давхар руу дагах яг энэ үед нь хаана хаалга тайлж өгч таардаг. Мэлхи гадагшаа гарч Даки түүнийг шүрж аваад Скудыг барихаас өмнө загасны дэгээ хэлбэртэй Лекс тэднийг дээш татаж гаргана. Хаана бухимдан хаалга хаж Скудыг гадаа үлдээлээ. Үүдний гэрэл алга болсныг хинч анзаарахаас өмнө байрандаа буцаж орно. Хаанаг урд коридороос холдонгууд Вуди болон түүний баг шатаар бууж галт тоогоогоор өнгөрөн арын хаалганы муурны нүхээр гараа авчдаг. Тэд буужин хөөргөх талбай сайн харагдах бутны цаана бууна. Сид диктор дуугаар өөрийн удирдлагын төвөөс хөөргөх талбайн угсралт дууссан эсхийг асууна. Удирдлагын төв дууссан гэж хариулна. Сидийг тоолж эхлэх үед Дак, Лекс болон Мэлхи усны холооноос гарч ирнэ. Хөөргөх талбай маш хачин харагдаж байв. Бааз буужинтайгаа сүүн хайрцаг дээрх даарцын самбар дээр зогсож байв. Вуди Бааз руу дөхөж очиход Бааз түүнийг хараад баярлаж хүлээсийг нь тайлахад туслахыг хүсдэг. Сид Вудиг нүүрсний грил дээр шийддэг. Тэр Вудигийн гутланд нь шүдэн цэгээд буужин руугаа эргэж өөр нэг шүдэнд 10-аас доош тоолж эхэлнэ. Түүнийг үүнд анхаарлаа хандуулж явах оронд тоглоомнууд хашаан дотор байрлалуудаа эзэлнэ. Сидийг Баазын буужин гасахаас өмнө Вудигийн дуу хураагуур ар араасаа ажиллаж эхэлдэг. Сиди анхаарал зарнаж Вудиг гэрэл дээрээс авахар ирнэ.
түүний уяа татагтаагүй байлаа. Эсэн дундаас том тоглоом пикап машин гарч ирж шалбагнаас хит хитэн эвдэрсэн цэргийн тоглоомнууд босоод ирдэг. Тэд бүгд Сид рүү дайрч Сид ухардаг. Пиза планетын 3 нүдтэй хайр гаригийн тоглоом Скуудийн улаан усны савны доороос гарч ирэхэд тэр цочин үсрлээ. Сид хувцас хатах уяа руу ухрахад хүүхэлдэйн толгойтой аалз түүний толгой дээр буучлаа. Тэр чарлан түүнийг сэгсрэн унгах гэж оролддог боловч тоглоомонд түүнийг бүрэн бүслээд авлаа. Сид айдас тавтана. Тэр чангаараа хашгирна. Вүүдийг агаарч идээд гэрлүүгээ гүйж ороод хаанаад тоглоомод аминд байна гэж хэлдэг. Вүди бааз хоёр Эндигийн шинэ гэрлүүгээ явж байгаа машиныг гүйцэлгүй хоцорлоо. Одоо чөдөдөө болсон Вүди бааз хоёр Дэвис ихний нүүдлийн ачааны машиныг хөөнө. Гэвч Скууд нохоо Вүди рүү дайрна. Замаар гүйж байгаад тэд хөдөлж байгаа ачааны машин руу авирдаг боловч Скууд тэднийг хөөсөрл байна. Вүди машиндаа тогтож чадахгүй болж баазад өөрийнх нь өмнөөс Эндиг асарч явахыг захина. Бааз Вүдийг аврахын тулд өөрийгөө золиослон Скуудийн толгой дээр үсэрч нохоог Вүдийг тавихад хүргэнэ. Вүдийг Эндигийн RC машинаар баазыг аврахыг оролдог боловч Вүдийг RC машиныг устгасан гэж ботсон бусад тоглоомнууд Вүдийг зам руу шидчихдэг. Машин Вүдийг дайран унгах үед Вүди ачааны машиныг гүйцэхийн тулд машины туурбай горимд оруулна. Вүди баазтай хамт амьд бас машиныг унаад буцаж ирж байгааг хараад бусад тоглоомнууд нь алдаагаа ухамсарлаж тэднийг ачааны машин руу оруулахаар туслахыг хичээнэ. Гэвч RC-гийн батарей дуусаж ачааны машин холоо явах үед нь замын голд ханиалган зогсно. Тэр үед бааз нуруундаа пуучин хүлээстэй байгааг санаж Вүди Сидийн түүний хуйнд нэг хийсэн шүдэнцийг сандаг. Вүди баазын нуруунд ирэх пуужинг насаач тэд агаарт хөөхөөс яг өмнө RC машиныг ачааны машин руу шидэж амждаг. Бааз пуужин дэлбэрэхээс өмнө далавчаа дэлгэн өөрийгөө хүлээснээ салгаж авна. Тэд ачааны машиныг дахин өгөрч Эндигийн гэр бүлийн машины дээврийн цонхоор унаж Эндигийн хажууд байсан хайрцаг дотор цэвэрхэн булаа. Энди тэднийг олоод ээждээ баяртайгаар хэлнэ. Ээж нь тэднийг замдаа бүхий л хугацаанд машинд байсан гэж бодно. Шинэ байранда Христийн мэндэлсний баярын өмнөх өдөөш Бааз Вүди хоёр шинээр ирэх тоглоомнуудыг тандах өөр нэгэн ажиллагааг зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг нь хатагтай төмсөн толгойд байсан ноён төмсөн толгойд маш их баярлална. Вүди Баазаас тоглоомоор Энди чамаас илүү юу авч чадах вэ гэж асуухад энэ асуултын хариу тэр даруй гарч ирнэ. Эндигийн шинэ бэлгэн гүлэг байлаа. Турбо кинотой хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.